Хиймэл оюун ухаанд суурилсан торгуулийн арга хэмжээ энэ 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За уг нь тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Гэтэл хиймэл оюун ухаанаар тухайн иргэдийг торгох болсон байна. Тэгвэл иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандаж бүртгүүлснээр торгуул ноогдуулахгүй байх боломжтой байна. Дугаарын хязгаарлалтын хувьд бол нийслэлийн засаг даргын 2020 А-1037 гэж захирамж байдаг. Энэ захирамжин дээр нөгөө тодорхой давуу эрхтэй энэ дугаарын хязгаарлалтыг үл хамааран хөдөлгөөнд оролцож болно гэд заасан нэг тодорхой хэмжээний нөгөө байгууллагууд байдаг. Үүн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотроосоо тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэн дугаарын хязгаарлалт хамаарахгүй хөдөлгөөнд оролцож болно гэж заагаад өгсөн байдаг. Тэгвэл тухайн тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань өөрөө шууд замын хөдөлгөөний удирдлагын төвд хандахгүй. Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандаж эхлээд бүртгүүлнэ гэсэн үг. Бүртгүүлсний дараа тухайн байгууллага нь манайх руу жагсаалтаар албан бичгээр ийм мэдээллийг ирүүлээд манайх бүртгэж авдаг. Бүртгэж авснаар тэр иргэнд автоматжуулсан камерын системээр торгуул ноогдуулахгүй байх юм бүрэн боломжтой.